гэр бүлдээ тэр тусмаа хандаа ингэж зориулж хийж энэ киног гэдгээр бол одоо юу гэдгийг бараг анхдагч ах шиг байдаг. Хань ижлээсээ хайртай хүнээсээ гэх юм уу ялангуяа адилхан мэрэгжилтэй уран бүтээлч хүнээс одоо өгч болох ер нь одоо хамгийн дээд хэлбэртэй бэлэг юм болов гэж бол хүлээж авсан. Тэгээд үнэхээр сэтгэл маань бүр үнэхээр юм бялхаж одоо юу гэдэг те сэтгэл дүүрсэн мэдрэмж авсан. Тэгээд азтай юм аа л гэж одоо өөрөө бас бодож байгаа шүү дээ. Яг 2004 оны 6 сар 7 сараас ер нь гүрээ ахта зохиолчтойгоо ер нь уулзаад ингээд эхэлсэн. Тэгээд тэр үед ч гэсэн бас гүрээ ахад санаагаа хэлэхдээ ер нь тийм нэг эмзэглэл байгаад байна. Тэр эмзэглэлийг бас ингэж та бас ингэж нэг цаасан дээр буулгаад те нэг зохиол болгоод өгөөч гэдэг ингээд ярьсан. Тэгээд тэр нь одоо юу вэ гэхэлэр энэ сүүлийн үед бол энэ залуучууд маань хүүхэд гаргах ч гэдэг юм уу те ер нь их тийм нэг юм минималны юм болцсон юм уу амьдрал нь ч тэр хэрглэж зүүж байгаа ч тэр гэх юм уу. Тэгээ ер нь хүүхэдтэй болох их дургу ер нь болжлогвол ганц бий байх дуртай гэдэг ч юм ийм эмзэглэлүүд бас их байгаад байсан. А яг хажууд нь эсэргээрээ одоо юу гэдгийг хүүхэдтэй болохын хүсэл мөрөөдөл болсон бас залуучууд бас их байгаад байдаг. Тэгээ өөр юм өөртөө бас яаж болж чаддгүй ч гэдэг юм уу. Тэгээд энэ эмзэглэл энэ одоо юу гэдгийг зүйлээс л одоо кино зохиолоо ингэж бичүүлж эхэлсэн. Тэгээ энэ Галбангаа гэдэг нэр бол бас энэ кинонд бас үнэхээр гайхалтай тохирсон, таарсан нэр гэж би боддог. Домгийн шуу шүү дээ тийм. Домог дээр одоо яадаг гэхээр одоо бурхны орноос газар дэлхийн маань ямар ч тийм нөгөө дан усаар бүрхсэн байх үед нь Галбангаа шувууг одоо илгээгээд тэр маань ингэж дэлхийг тойрж аялж хагаад өндөглөх болонгууд нөгөө газардах газар байхгүй. Тэгэхээр өөрийнхөө өдийг зулгааж өөрөө засч исэн. Тэгээд тэрэн дээрээс нь тоос шороо тунж үлдсээр хагаад газар нутаг үүссэн гэдэг ер нь тийм дом байдаг юм биш ээ. Домог байдаг юм билээ. Тэгэхээр бас яг өрийнхөө төлөө гэсэн тийм их хүний сэтгэл тэгээд дээрээс нь бүх тэр шувуу байгаа орчинд дандаа амар амгалан бүрэн бүтэн тэгш дүүрэн гэдэг тэр бэлэгдлийг илэрхийлдэг шувуу. Зохиолын хувьд ч тэр их гоё даацтай зохиолтой гүрээхын маань зохиол. Тэгээд уянгийн драмын кино байхгүй юу? Тийм болохоор илүү одоо юу гэдгийг тийм нэг дотоод сэтгэлийн те эсвэл тийм юм нэг даацтай гэх юм уу их тийм нэг тогтсон юм тоглолтууд яг жүжигчний хувьас бол тийм тоглолтууд ихтэй. Тэгээ текстэн диалог дээрээ ч гэсэн бас нэг тийм одоо юу гэдгийг босод нөгөө жанр манрыг бодвол их тийм тогтсон юм тоглолттой л уянгийн драмын кино да их зөөлөн гэдэг байгаа шүү дээ түүнээс хойш. Тийм гүрээ ахаа шууд л авч ирсэн. Би бас одоо энэ кинон дээр одоо юу гэдгийг өмнө одоо бичсэн гүрээ ахаа таны бичсэн одоо бас нэг кино зохиолтой бас төстэй болчих болов гэж би өөрөө санаа зовж ирсэн. Хэрвээ тийм ижилхэн төстэй болчвол энэ санаагаа ч ихсэн болъё доо тий. Өөр кино бичихгүй нэ тэр гэсэн гүрээ ах. Үгүй ээ. Тэр кино чинь өөр кино. А энэ одоо чинь ч гэсэн бас өөр кино. Хоёулаа өөр зүйл өгүүлж байгаа гэсэн үүднээс энэ зохиолыг бичсэн. Тий гүрэх тэгжсэн. Тий. Гүрэх хэлэхдээ би одоо 20 хэдэн ээжийн тухай шүлэг зохиосон хөө. Бүгд л ээжийн тухай. Гэхдээ бүгд өөр өөр өнгөтэй. Би ч гэсэн одоо яг хүүхэд өргөж авах гэх юм уу те одоо ингээд энэ зан үйл одоо гэр бүлийн энэ сэдвийг бол би дахиад цаашдаа ч бичнэ. Тэгээд энэ дээр бол юу гэдэг нэг битсэн дахиж бичиж болохгүй ч гэдэг юм уу те нэг юм байсан дараагийнх нь байж болохгүй гэдэг асуудал ерөөсөй байхгүй. Надад ямар одоо те сэтгэлийн эмзэглэл төрж ийн одоо хүүхэд өргөж авах талаар дахиад ч бичнэ гэдэгтэй хэлжсэн байхгүй. Манай кинонд аюу олон хүүхдэд тоглосон. Ерөөсөө ингээд нь 9 сартай, 2 сартай ч гэдэг юм уу. Тэгэл ерөөсөө хүүхдүүд дундаас үлдээ бүндээ өөрсдөө бараг төөрх нь олгоо ингээд эдний 3 хүүхд, тэдний 2 хүүхд гэлүүд ингээд баахан насны аюу олон хүүхдүүдтэй байсан. Тэгээд аюу олон хүүхүүл ээжүүд байсан. Тэгээд тэр маань бас аюу гоё нэг тийм сэтгэлд үеиг санагдчихсан. Яг зүгээр энэ киног үзээд сайн кино болсон байна, муу кино болсон байна гэж одоо дүүн тавихаасаа илүүтэйгээр би бол зүгээр нэг сайхан зөөлөн мэдрэмж аваасаа л гэж хүсэж байгаа. Энэ киноноос түүнээс биш одоо юу гэдгийг энэ киногаа хийснээр би заавал нэг тийм юм арт түмэн эсвэл нийгэмд өгнө гэдэг ч юм уу, тийм хэлэх гэсэн санаатай гэдэг ч юм уу, тийм мэдрэмжийг бол одоо битгий одоо юу гэдгийг хайгаараа түүгээрээ гэж би хэлмээр байгаа кинон дээрээс зүгээр нэг гоё цаг 30 минут яхад сайхан зөөлөн мэдрэмж аваад тий
нэг сайхан сэтгэлэн готл уйлдах юм уу яах юм тий. Эсвэл нэг сайхан гоё зөөлөн мэдрэмж аваад гараасаа л гэж үзэж. Тэрэн дээр нь бас нэмээд бас жоохон тодруулаад хэлэнгүүт бас нэг гоё юм сайхан сэтгэлийг одоо нэг гоё нэг гэсэн сэтгэлийг хараад ч юм уу тий хүн нэг юм сэтгэл амардаг штэ нэг гоё юм ай энергитэй болчдаг штэ тий нэг тийм мэдрэмж нэгдүгээрт одоо хүн хүний гэсэн сайхан сэтгэлийг бас авч магадгүй бас одоо ер нь хүн гэдэг чинь ер нь амьдрал дээр ирсэн гол шалтгаан юу гэхээр одоо эцэг их болох ч гэдэг юм уу тий эцэг их болох л ах гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд үр хүүхдээ тэ өсгөж хүмүүжүүлэх гэдэг юм уу. Одоо нэг удам судраа үлдээн гэдэг шиг ер нь хүний бас нэг чухал сэдв. Хүн болж төрсний бас хамгийн чухал зүйл юмыг бас мэдрэх баха гэж бодоод байгаа. Одоо ингээд кино маань нэх гээд нээлтийн өдөр маань одоо ингээд болох гэж байна. 5 сарын 7-нд. Тэгээд бид нар нөгөө урилга одоо ингээд бичээд те кинонд оролцохдоо бүх хүмүүсээ ингээд урилга тараалтанд ингээд орсон чинь 170 болсон байна. 160-аад хүн болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ кинон дээр одоо юу гэдэг яг 160-аараа байгаагүй ч гэсэн одоо юу гэдэг ирж очоод те ингээд бүх кино хамтарсан үйл ажиллагаанд одоо энэ хүмүүст бол одоо нэг 160-70 хүн оролцсон байна. Манай кинонд. Тэгээд бас онцлогийн хувьд хэлэхэд энэ манай кино ч өөрөө бас 2 дуутай. Ягаад ч юм гээд нэг юм нэг 2 дуу ингээд гараад ирцээ одоо тэгээд эхнийх нь одоо ингээд манай Санчрын зохиосон нөгөө Эрдэнэ чимэг дуулсан Галбингаа гэдэг дуу. Нөгөө дуу маань болохоор Цэн Эрдэнэтийн зохиосон манай дуучин Маралжингоо Батцэглөө 2 дуулсан бас нэг дуу одоо ингээд бас гүрэх цогол шүлгийн битсэн одоо ингээд бас цацагдах гад 5 сарын сүүлээр цацагдах гад байж энэ да. Тэгтээ яг цагаад бол нөгөө нэг яриад ш нь хүн алсан ч ард нөгөө хурцын дараад өглөөд явж гин гэдэг шиг ямар ч үд нөхрийнхөө талд. Гэхдээ бас буруу зөрүүч гэдэг юм уу те нөгөө яасан үед нь дараад гэдэг үлээ те жоохон ингээд таахалцсан үед нь жоохон дараад жоохон ингээд сэтгэлээр унсан үед нь дэмнээд ч гэдэг юм уу нэг зөв чиг одоо буруудаа байвал бас хэлнэ те эн чинь бол биш байна гэдгийг хэлнэ. Гэхдээ аль болох нөхрийнхөө зорьсон одоо яг эр хүн гэдэг чинь нэг холыг харж идэг штэ те тэр холыг харах замд нь жижиг сажиг алдаа юу вэ? Жижиг сажиг юу вэж болохоор тэр болгоныг нь чимхээр засаад чиглүүлээд дэм болоод явдаг. Итгэлт нэг хүн байна гэдэг чинь амар чухал байхгүй хүний амьдралд. Ажлаа хийсэн ч гэсэн гэр орондоо очсон ч гэсэн найз нөхдөдөө явсан ч гэсэн мэдэхгүй гадаа дотоодод ч юм уу мэдэхгүй явж байхад арт тал маань нэг тийм нэг итгэлтэй нэг найдвартай байна гэдэг л бол хамгийн сайхан юм байл шүү дээ эр хүнд. Би одоо гэртээ ингээл битгаар чинь бас зүгээр ахгүй ингээл хоорондоо бас гоё заримдаа нэг дундаа вайн тавиад ч юм уу ингээл гэртээ сууж штэ одоо ингээл ар гэр үр хүүхд юм байна. Одоо цаашдаа яах вэ гэл урлаг уран бүтээл чи юу гэлээ гэл хоорондоо ярилцж байгаа л яг юм уран бүтээлч хүний тэг яг жүжигчин хүний ажиллагааны талаар ингээд ярилцсан гут би ингээд яг юм лекцэнд сууж байгаа юм шигтэй штэ яг юм тэгэл томгот матрал дараа нь за дансны зугаар 562 өнөөдрийнхөө төлөвийг хийчээрэй гэж байгаа шиг. Тэг яг ингээд хантайгаа хамт байхад бол яг тэр одоо туршлага гэх юм уу те өөрийнх нь мэдэрсэн мэдрэмж гэдэг юм уу жүжигчний ур чадварын талаас бол маш гоё сургалт авдаг би өөр нь ханаасаа. Ер нь л одоо жишээ нь урлагаар одоо жүжигчний мэрэгжлээр ажиллах бол миний хувьд л одоо хүний хүсэл мөрөөдөл гэж байдаг шүү дээ. Ер нь л тэрэлтэй яг хувь хүний өөрийн яг намана гэдэг хүний хувь хүний өөрийнх нь карьер одоо хүсэл мөрөөдөл бол яг жүжигчнэр ажиллах. Тэгээд яг ар гэр үр хүүхэд те бүх юм маань яг өмнө нь бол угаасаа бид хоёулаа зэрэг ажиллах юм бол тэр олон нялх хүүхэд бол үнэхээр хаягдах байсан. Тэгээд яг ар гэрээ зохицуулаад үр хүүхдээ яг ээжийнхээ ажлыг хийж агаад хүүхдүүд маань одоо өөр ингэсэн үзэл бодолтой болсон байна. Одоо заавал би хажууд нь байгаад шаардлагагүй болсон. Одоо урлаг руугаа ажил руугаа орё доо гэж орсон. Тэгээд маш их сансан байсан. Ер нь тайз, уран бүтээл те одоо нэг жүжигчний ажиллагаач гэдэг юм уу. Үнэхээр гоё амтшиж, үнэхээр гоё юм сэтгэл дүүрч тэгэж бас гоё ажилдаа эргэж орсон. Олны нүдэн дээр ил байдаг. Амьдрал нь өмсөн зүүсэн ерөөсөө ингэж ил болдог. Энийг болгоныг жүжигчин гэж ажиллаа хийж байгаа гэж л одоо юу бид болон би бол тэгж хардаг. Түүнээс биш нэг од тод болоод гэдэг ч юм уу те. Ингэж одоо юу гэдгийг буруу сэхэж буруу явна гэсэн надад бол ойлголт байдаг. Яагаад гэвэл энэ бол үйлчлэгийн ажил.
ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх одоо юу гэдэг. Нөгөө талаасаа бүр ингээд задлуулаа ируулаа. Тэгээд тэр утгаараа ч юм уу одоо бит хоёрын амьдрал нөгөө салсан нийлсэн гэсэн янз бүрийн амьдралууд нь олны хараанд бол тэгж бол шууд ингэж хөрсөн баг. Нөгөө олны нүдэн дээр ил байдгаар. Яг энтэй зэрэгцээч байдаг юм уу нөгөө одоо юу гэх юм тэр нөгөө сөрөг комментууд ч зөндөө орж ирсэн, эерэг комментууд ч зөндөө орж ирсэн. Тэгээд тэр болгон дээр яг анхандаа бол за яг үнэн хэлэхэд надад бол нэг тийм нэг сүржигнээд гэдэг ч юм уу тэр комментуудад нэг юм нэг юу өгөөд гэдэг ч юм уу акцент өгөөд гэдэг ч юм уу тэрүүгээр амьдраад тэрийг уншиж нервтэй л те надад бол үнэндээ бол тийм юу байгаагүй. Мэдээж одоо үнэн анхандаа ингээл хэцүү л байсан угаасаа. Тэгэл гадуур дотор явхад ч үдэг юм уу ингээл бүх юмнуудаа. Тэгээд яг үнэндээ бол бит хоёрыг яаж учраад, яаж уулзаад гэдгийг бол одоо хажууд нөгөө лав ирээд байгаагүй юм чи хүмүүс бол мэдэхгүй байхгүй яг үнэндээ. Тэгэл хүмүүс чинь тэгэл амны зоргоороо орж ирснээр л одоо ярьдаг, тэгэл хилдэг одоо тийм л нийгэм болцсон байгаа дээ. Энэ сошиал гэдэг чинь. Тэг ямар ч тийм нөгөө хувь ухамсар, хувь хариуцлага гэж бол байхгүй. Үний хүснээрээ хэлж. Тэр бол яг вэ тэгвэр ингээл орхицсон мартцсан асуудал шүү дээ. Тэгээд нэг л мэдгээд одоо юу вэ 10 хэдэн жил өнгөрцөн байдаг. Хүүхдүүд маань том болцсон ингээ байж идэг. Цаг хугацаа л одоо юу гэдгийг сайн эмчин юм уу да. Бүх олон зүйлийг л одоо эмчилж цаг хугацаа л одоо энэ олон асуултуудын хариултыг л одоо гаргаж ирээл өнөөдөр 2025 он болцсон биш. Магадгүй тэгж шүүмжлэл өртөөгүй байсан бол өнөөдрийн Эрхэнбаяр Намун гэдэг хоёр хүний амьдрал ийм бас байхгүй байсан баг. Яг тэгэхээр нөгөө алдаа нас гэдэг юм уу те зовлонгоос хүн ухаан суудаг. Зовлонгоо давж гарч ээж, бэрхшээлийг давж гарч ээж амьдралын ухаан суудаг те. Тэмцэж одоо тэрнээс баг аз жаргал мэдэрдэг ч гэдэг юм уу те нэг зовлон бэрхшээлийг давсныхаа араас нэг тийм чатчлаа гэдэг мэдрэмж авдаг. Тэр бэрхшээлүүд байсан учраас өнөөдрийн бидний амьдрал үдээ зэрэгтэй байгаа болов уу гэж бас хардаг. Сая манай Өрөөдийн театрын цамсаараа тэртех хоёр зүрх гээд тоглолт маань амжилттай 48 удаагийн тоглолт хийгээд соёлын дүүргэн дээр одоо амжилттай дууслаа. Өргөжлүүлээд гэхдээ энэ хаврал дуусж байгаа. Өргөжлүүлээ бид нар одоо Австрали явах гэж байна. Энэ намар дахиж цамсаараа тоглоно. Тэгээд 21 аймагуудаар тоглоно гээд бүтэн жилийн одоо гоё төлөвлөгөө гарцсан байгаа. Энэ жил чинь онцгой байдлын аврах гал унтраах 10 дугаар ангийн 100 жилийн ой юм байна. Тэр 100 жилийн ойд зориулж энэ 10 дугаар анги энэ онцгой байдал тэгээд Мил кино компани юу н хамтарч бас нэг сайхан уран бүтээл эхлүүлсэн. Тэр нь одоо халуун бороо гэх кинонд гарсан байгаа. Тэгээд энэ онцгой байдлын албаны кинонд би одоо 2 тоо тоглож байгаа. Нэг нь болохоор нэг 13 4 жилийн өмнө Хайрлаагүй аймаг гэдэг нэг яг онцгой байдлын кинонд тоглож ирсэн. Тэгээ 15 6 жилийн дараа дахиад энэ халуун бороо гэдэг кинон дээр тоглож байгаа. Тэгээд энд тоглоно гэдэг бол одоо юу гэдэг зүгээр л нэр төрийн хэрэг байхгүй юу? Яагаад одоо уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг вэ гэхлээр тэр дайчин, зоригтой, шудрах тэр Монгол улсын шилдэг эрс ажилтдаг тийм онцгой байдлаараа бол үнэхээр бахархсан. Тэгээ энэ удаа дээр бүр яг тэр өмсгөлийн өмсөөд ямар ч орлон тоглогчгүйгээр яг гал дотор ороод яг гал дотор ороод тэгээд компьютер графикч гэсэн юу н маш бага хийсэн шүү дээ 20% та хийсэн шүү дээ. Юу н дандаа жинхэнэ галууд. Тэг яг жинхэнэ галд ажиллаад ингээ ажилласан. Үнэхээр бахархаж байна. Тэг яг одоо энтэй бас зэрэгцээд энэ манай Галбингаа гэдэг уран сайхны кино манаас тоглож байгаа. Энэ Галбингаа гэдэг уран сайхны кинон дээр нэг сайхан аавын дүрд тоглосон. Тэгээд одоо энэ 4 сар, 3 сар, 4 сар, 5 сар бол одоо юу гэдэг уран бүтээлийн ол зомог их л жил болж байгаа шиг байна шүү дээ 2025 он. Жил эхэлж байна уу? Тэгээ бодож сансан сайхан төслүүд, сайхан төлөвлөгөө бүх одоо юу гэдгийг киноны одоо ажлуудыг дахиад орцсонд явж байна. Яг уран бүтээлч хувь хүнээс нь бол одоо миний Монголд бол үнэхээр номер 1 эрэгтэй жүжигчин гэж би ханаараа бахархдаг. Ямар л бол ямар дүр дээр үнэхээр гоё мэдрэмжтэй тоглодог. Тэгээд өстой үнэхээр яг өөрөө баярлж байгаа юм шиг тэгээд яг өөр чин сэтгэлээсээ баяр хүргэж алга ташиж одоо аль ч уран бүтээл дээр нь байдаг. Ахаа одоо цагтаа юм уу цэрэг цагдаагийн л хүн болцсон байгаа. Ер нь бол нэг айрам ч юм уу эсвэл цагдаа ч юм уу нэг тиймэрхүү л ер нь цэрэг тал руу болон болцсон байгаа.
Би ч оюутан байхдаа жүжигчнийг одоо хамгийн түрүүнд яг жүжигчин болно гэжсэн. Тэгээд хэрвээ тэмцэхгүй болвол гэж бодоод яах вэ гэд хоёр дахь юм нь би тагнуул гэж боддог гэсэн юм. Тэгээд хоёр ямар ч юм зэрэг цагдаагаар бас уулзгал байсан. Уулзгал байсан юм шүү дээ. Яаж иж алж явах ингэж мэгцэн. Миний яг нийгэмд бас нэг амар эмзэгэлдэг нэг юм байдаг байхгүй юу? Амар арх удаг аав ээж ч гэдэг юм уу те ингээд нэг хүүхдээ хайцсан те ингээд тэр хүүхдүүдийн үед бүр ингээд үнэхээр ингээд гол зураад байдаг байхгүй яагаад тэр хүүхдүүд ямар буруутай юм бэ гэдэг нэг тийм эн чин өөрсдөө ингээд зориод ирсэн байхад яг энэ хүүхдийг ингэж муухай амьдруулах бол үнэхээр болохгүй штэ гэдэг нэг тийм эмзэглэл амир их байдаг байхгүй. Тэгэхээр ер нь цаашдаа одоо ирээдүйн залуучуудтай хэлэхэд бол үр хүүхэд гэдэг бол тий одоо ингээд хүүхэдтэй болно гэдэг тий гэр бүл зохионо гэдэг ер нь ингээд тэр хүүхдийн төлөө одоо тий ингээд тэр хүүхдийн амьдрал өөрөөс чинь шалтгаална шүү тий тэгэхээр чи ганцхан чи биш ээ тэр хүүхдийн ирээдүйн төлөө тэр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө тий үнэхээр хичээх ёстой шүү эцэг их бол гэдэг нэг тийм юмыг бүр ингээд хариуцлагатай хэлмээр санагддаг байхгүй. Одоо тэгээд бүр ингээд хүүхдүүдээ хаяад ингэсэн хүмүүст одоо юу ч хэлэх вэ те. Яг үнэхээр эмзэгэлдэг юм бол тийм. Хамгийн үнэтэй зүйл бол ерөөсөө гэр бүл гэж би боддог. Үр хүүхдүүд, хань ижил ер нь гэр бүл бүрэн бүтэн байна гэдэг бол хамгийн гайхалтай аз жаргал, хамгийн том аз жаргал гэж миний хувьд боддог. Тийм болохоор энэ Галбанга гэдэг одоо кино маань гэр бүлийн кино. Монгол улсын хаан, Улаанбаатар хотын хаан гэдэг ч юм уу бүх гэр бүлүүдэд зориулсан кино байхгүй. Тийм болохоор энэ киног маань сайхан үзээсэй гэж хүсэж байна. Чамд эр хүнд эмэрхүү байдгүй гэж хэн хэлж юу нэ? Хүнд чинь чимээгүй зовлон гэж бас байдаг шүү дээ. Мо борхоо маань бүр бүжигнуулж байгаа та. Тэгэж яах вэ? Би төгтө болгож байгаа юм. Эмүүнийг аваад ээж аваад Галбанга уран сайхны кино 5 дугаар сарын 8-наас бүх кинотеатруудаар